Ер нь гэхдээ одоогийн цогтгөрөл гэдэг хүн яагаад манан бүлэглэх болцсноо та ойлгох уу? Яг одоо л өөрөө одоо л мэдж ямар бүлэглэлийн толгойлогч шахав юм шүү. Тий, би танд хэлж өгье. Та яагаад манан бүлэглэх гэж цоллуулаад яагаад манан бүлэглэх гэдэг тэр манан гэдэг бүлэглэл рүү орсон юм бэ гэхээр нөгөө алтарт сахал эрдэнэ бэлэг гүдэг хүнтэй хамаатаж байгаа юм. Тэгж хамаатуулсан байна л дээ, тий. Энэ дээр та манан бүлэглэх болж байгаа юм. За, яадаг гэсэн чинь худалдаа хөгжлийн банкнаас зээл авдаг аа. Зээлтэй худалдаа хөгжлийн банк зээлтэй. За, энэ нь бол юу юм гэхээр зэрэг нөгөө манан бүлэглэлийн мөнгийг угааж байгаа хэлбэр нь ТЭСО юм байна. За, ингээд худалдаа хөгжлийн банк, сахал эрдэнэ бэлэг. За, тэгээд энэ ч одоо төр нийгмийн хариуцлагатай өндөр албан тушаал хашиж байсан тэр манан бүлэглэлийн гэж тодорхойлогдож байгаа тэр хүмүүсийн мөнгийг угааснараа одонгийн цогтгөрөл манан бүлэглэлийн гар хүл биш. Бүр тэрний ахна гэж би тодорхойлж штэ. Мөнгийг угаагч болсон. За, энэ дээр ямар тайлбар байна вэ? Би амьдралдаа эрдэнэ бэлэг гэдэг хүнтэй уулзч үзээгүй. Тийм үү? За тэр нийлээд мөнгө угаагаад бусдыг дээрэмдээд явах нь байтугай тэр чинь янз нэг удаа уулзсан байх хэрэгтэй дээ. Тэр хүнтэй уулзч үзээгүй. Тэгээд зөвхөн энэ нэвтрүүлэг дээр биш өөр бас нэг нэвтрүүлэг дээр ТЭСО худалдаа хөгжлийн банкны том зээлдэгч санхүүгийн асуудлаа тэндээс явдаг энэ гэсэн мэдээлэл бас гарч ирсэн өмнө чинь энэ зөвхөн энэ нэвтрүүлэг чинь зөвхөн энэ удаагийнх биш. Ингээд цуврал яваад байгаа. Тэгээ манайхан худалдаа хөгжлийн банкнаас тодорхойлт авсан байна лээ. Яг өнөөдөр худалдаа хөгжлийн банкнд ТЭСО нэг төгрөгийн ч зээлгүй. Өмнө нь ч маш бага харилцаатай. Бараг нэг ганц нэг харилцагтаас байна уу юу? Харин хаа очиж Монголын олон банк санхүүгийн байгууллагаас зээл аваад бизнес лимч аваад явдаг. Тэгээд одоо ганц хамаагүй нь ганц бүр хамааралгүй худалдаа хөгжлийн банк. Энэтэй хамаатуулдаг юм орч тест. Манлуулж ирж байгаа хэлбэр. За тэгээд би харин чамаас түрүү асуусан шүү дээ. Нөгөө танаа сэтгүүлч чиндээ юуг баримт гэдгийг. Одоо ингээ хэлчихээр л баримт юм уу? Аль эсвэл нэг ийм нотлох баримт байх ёстой юу те? Тэгэхээр худалдаа хөгжлийн банктай биднэрт ямар ч зээлийн харилцаа байхгүй. Одоо нэг камерт харагдаж байгаа бах. Тэгээд зүгээр энэтэй нэг нэмээд хэлэхэд ТЭСОгийн хувьд бас мэдээж бизнесийн байгууллага тэр тусмаа Монголд мөнгөний хүү гэдэг чинь өндөр, санхүүгийн зардал гэдэг юм өндөр. Тэгээд энийгээ бас бизнесийн цаашдын үйл ажиллагаа болоод ирээдүйн үйл ажиллагаа тэр тусмаа урт хугацааны хөрөнгө оруулалтын төсөлд хөрөнгө оруулахын тулд урт хугацааны санхүүжилт хэрэгтэй болно тийм ээ. Тэгэхээр бид нар аль болохын зээлийн бүтцээ өөрчлөхийн тулд харин Монголд анх удаага харин баргийн нэвтрүүлгээр зарим хүмүүс сайшаах хэрэгтэй байх гэж боддог. Гадаадаас энэ долларын ханшийн хажийн гадны банк санхүүгийн байгууллагаас 3-4 жил шалгуулж 3-4 аудитын компаниар биднийг шалгаж энэ ихтэй компани уу энэ мөнгө угаадаг компани уу энэ бүх зүйлийг давхар үзэж Монголд анх удаага Европын сэргээн боцголтын банкнаас ТЭСО төгрөгөөр урт хугацаатай барьцаагүй зээл аваа явж байгаа. Барьцаагүй биднэрт зүгээр итгээд бидний бүх үйл ажиллагааг итгээд бидний гаруй үсгэл аваад би энэ зээлийг төлнө гэд гаруй үсгээр л биднийг Европын сэргээн боцголтын банк 2013 оноос биднэрт зээл өгөөд явж байгаа. Сая өнгөрсөн 19 онд Азийн хөгжлийн банк Монголд анх удаага гэхдээ доллараар өгдөг л дөө. Монголд анх удаага ТЭСОд төгрөгөөр бас урт хугацааны санхүүжилт өгөөд харин энэ төслүүдэд та нар амжилттай хэлсэн ярьсандаа зориултаар ашиглах юм бол бид нар дахиад бас хамтран ажиллахад таатай байна. Тэгэхээр юун тэр энэ санхүүгийн зардлын олон зүйл дахиад дээрэс нь тэд нар чинь тэр Монгол улсыг саарл жагсаалтанд оруулчаад Монгол улсыг эрсдэлтэй орн гэж хар жагсаалтанд оруулсан байж ТЭСОг эрсдэлгүй ТЭСО мөнгө угаадаг компани биш. ТЭСО буруу зүйл хийдэг компани биш байна гэж үзэж зөвхөн бидний гаруй үсгээр урт хугацааны санхүүжилт өгч байгаа. Зүгээр энийг тэгэл харьцуулаад боддоо. Монгол улс одоо би жаахан өнгөрөөд хэлчихвэл Монгол улсаас ТЭСОг илүү өндөр үнэлж байна. Энэ саарл жагсаалтанд орсон, хар жагсаалтанд орсон энэ Монголын төрөөс чинь харин илүү ихтэй компани байна гэж биднийг үзэж байна. Тэр чинь биднээс гадагшаа гарч байгаа, бид нар рүү орж ирж байгаа, гадагшаа гарч байгаа бүх гүйлгээг тэд нар хийж үзэж байгаа.